телевизэгчтэй засгийн газрын цаг нэвтрүүлгийн ээлж нэг шинэ дугаар хүрч байна. За бид нар 7 хоног тутам та бүхэндээ засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, томоохон шийдвэрүүдийн талаарх мэдээлэл хүргэх энэхүү нэвтрүүлгийг хүргэж байгаа юм. Тэгэхээр энэ удаад бид нар уул уурхай хүнд үйлдвэрийн сайдтай ярилцахаар Даштор цайдыг студид урьсан танд орой минь хүргэе. Баярлалаа. Монгол улсын засгийн газрын гишүүн уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Сэдвийн Дашторж 1990 онд Политехникийн дээд сургуульд өрөмдлөгийн технологич мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын их сургууль, Техникийн их сургуульд мэргэжил дэвшлүүлж 1990 оноос газрын тос төрийн өмчит компанид өрөмдлөгийн инженерээр орж ажлын гараагаа эхлүүлсэн юм а. За мөн уул уурхайн их тэмүүлэл компанид ерөнхий захирлаар ажиллаж байсан. Монгол Улсын их хурлын гишүүнээр 3 удаа, засгийн газрын гишүүнээр 3 дахь удаага ажиллаж байгаа мэргэжлийн сайд юм а. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа яг энэ үед бол уул уурхайн салбар ер нь маш их хүлээлт үүсгэсэн салбар болоод байна. За эдийн засгийн сэргээх хөтөлбөрийн нэг гол агуулгач бас яг энэ салбартай холбоотой байгаа. Тэгэхээр тэр ч утгаараа бас сүүлийн үед нааштай хэд хэдэн мэдээ сонсогдож олон хүн бас хүлээлт үүсгэж байна л да. Ялангуяа 5-7 нүүрсийг уурхайн аман дээрээс нь одоо $71.5 $1 худалдах боломж бүрдлээч гэдэг юм одоо гацууртай ордын хэлцээрээ дахин эхлүүлэхээр байна. За алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх мэтчлэн бас олон ажлууд хийгдэхээр төлөвлөд байна. Тэгээ энэ бүгдээс маш их хүлээлт бид нарт байна. Тэгэхээр энэ олон ажлуудаа бас ажлын эсхийг ахлаж ажиллаж байгаагийн танд хувьд бас салбарын сайдын хувьд бас танаас асууж тодруулах юм одоо үзэгчдийн хувьд сэтгүүлч миний хувьд ч бас олон байна л да. Тэгээ юуны өмнө алт хөтөлбөрөөс эхлүүлэе гэж бодож байна. Алт 2 хөтөлбөр гэж нэрлэгдсэн байна. Тэгээ өмнө нь бас яг алт хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тэгэхээр энэ алт 2 хөтөлбөрийн маань өмнөхөөсөө ямар ялгаатай байгаа вэ? За бас ер нь ямар үр дүн хүлээж байгаа вэ? Ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бол надад хэлүүлэх юм манай телевизэгч бүгдээрээ бол ойлгож мэдэрч байгаа. Өнгөрсөн 4 жилийн үйл явцын эргэж харж тэднэр лөө бол бас тодорхой хэмжээнд асуудлыг нааж ярих шуургашаагаа хараад одоо энэ хүндрэлтэй өргөжлөлтөй нөхцлөөс гарах асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж ажиллах ёстой. Алт 2 хөтөлбөрийг бол цааш нь үргэлжлүүлэх ёстой гэж загарчаа байхгүй. Энэ бол асуур хүндэх ёстой асуудал бол мөн Монгол улсын валютын нөөцийг бол нэмэгдүүлэх энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж зогсож байсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дөрвөлжүүлэх, эрдэс соёлын нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монгол улсын нөөцийн баялагын сан хариуцуулах гэх мэтийн асуудлууд дээр бол онцгой ач холбогдолтой. Өнөөдөр бол Монгол банкны тайлбар мэдээгээр бол Монгол улсын нийт олборсон алтны хэмжээ бохироор 22 тонн гэж ингэж гарч ирсэн байж байгаа. Бид бол алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бол жил болгон 2 тонноос доошгүйгээр бол нэмэгдүүлэх 20 он гэхэд Монгол улсын нийт алтны эрдэс баялагын нөөцийг нь 100-аас 150 тонн байхаар ингэж бол нэмж нөөцийн баланст нь бол бүртгэж явах хэмжээнд геолог хайгуулын ажил бол уралдын үйл ажиллагааг бол өргөтгөж гарч байгаахгүй явуулах ёстой. За энэ дотор бол асуудлыг бол цогцоор нь шийдэхийг бол бид бол зорж байна. Төр засгийн байгууллагуудаас гарч байгаа шийдвэр нь нэг нэгнийхээ шийдвэрийг үүсгэсэн биш. Асуудлуудыг бол цогц байдлаар асуудлыг нь шийдвэрлэх юм төвшөнд бол асуудлыг ярьж байгаа. Энэ чинь 2 асуудал шүү дээ. Нэг нь эдийн засгийн асуудал, нөгөө талд нь байгаль орчинд үзүүлэх сөргөн нөлөөллийн асуудал. Энэний Жинбангийн бол яг нэг зөв тааруулж ингэж явбал гарцаа байхгүй авч явах хэрэгтэй. Хариуцлагатай уул уурхай байгаль орчин хамгаалах талаас асуудлаа бол тавих ёстой. За би бол хуулийн хүрээнд ажиллаж байгаа пус компаниудыг бол санхүү мөнгө болон төр засгийн хүндрэл өргөшөөлттэй олон дарамт шахалтуудаас бол хамгаалах асуудал дээр алт 2 хөтөлбөр бол илүү үр дүнтэй болсон гэж үүднээс бол асуудалд бол хандж байгаа. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа пус компаниудыг бол төр засгийн зүгээс дэмжсэн шиг дэмжиж өгөх ёстой. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар яг энэ алт 2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан бол энэ 7 хоногт бас нэг томоохон шийдвэр гаргасан. Гацууртай ордыг ашиглах хэлцээрээ дахин эхлүүлэх шийдвэр гаргалаа тийм үү. Энэ ажлын хэсгийг та бас ахалж байгаа. Тэгээд өмнөх хэлцээр юу нь яагаад зогссон юм бэ? Одоо ер нь хэлцээрээ юун дээр гол анхаарлаа хандуулж байгаа вэ?
За ачууртын ордыг бол алт хоёр хөтөлбөрийн хүрээнд бол оруулж ирж байгаа. Ачууртын ордыг бол Өцөөдөр засгийн газрын хуралдаанаар хуучин байсан ажлын хэсгийн бүтэц бүрэлдэхүүнийг нь бол өөрчилж ажлын хэсгийн ажиллах өдөржмжийг нь бол батлуулж ингэж боллоо. За нөгөө талаас нь бол улсын хурал болон ашигт нутгийн тухай хуулинд бол тодорхой зүйл заалтууд бол байгаа. За энэ зүйл заалтуудын дагуу засгийн газрыг үүргэжүүлсэн байж байгаа. За энэ үүргийг бол биелүүлэх ёстой болж таарж байна. За ингээд 17 оны 2 сард бол энэ гэрээ хэлэлцээрийг бол тодорхой Монгол улсын язгуур эрх ашигыг бол хангасан байдлаар асуудлыг нь бол гарцаа байхгүй шийдвэрлэж хуучин хөрсөн төвшнийг цааш нь ахиулах асуудал дээр бид нар бол анхаарлаа бол хандуулж байна. Мэдээж асуудал хэл ам бол гарна. За бид бол бодит талаас нь бол энийг бол тайлбарлаж ойлгуулах зайлшгүй шаардлагатай л ингэж ойлгож байна. Алт хөтөлбөр хэрэгжээд эхэллээ. Гацууртын уурхаан хэлэлцээ ингээ үргэлжлэлээ. Яг энэтэй зэрэгцээд бас нэг томоохон шийдвэр гарсан нь аж ахуйн нэгжүүдийн лицензийг сэргээх асуудал бас хөндөгдөж эхэллээ. Ер нь лицензийг дахин олгож эхэлж байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ талаар таас мэдээлэл өгөхгүй юу? За урд нь хийгдсэн байсан тодорхой хэмжээний алдаа завхарлыг бол арилгах, тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирэх, шалгалтшүүлгийг нь оруулах, тэрэн дээрээ тулгуурласан үнэлт өгнөлт өгөх гэсэн гэх мэт маш олон ажлыг бид нар бол богино хугацаанд бол хэрэгжүүлж хийж ирлээ. За энэний үр дүн гарсан учраас бол хэвийн байдлаар асуудлыг нь бол шийдээд явах асуудал зохицуулаад эхэлсэн байгаа. Манай ашигт төлөвлөлтийн газар дээр энэ асуудлыг хуулийн хүрээнд нь ил татаар асуудлыг шийдвэрлээд яваад эхэлсэн. Лиценз олгоод эхэллээ гэхээр бас нэг хүлээлт үүсээд байгаа нь урт нэртэй хууль дахин хэрэгжиж эхлэх юм болов гэсэн хүлээлт үүсээд байна л да. Энэ хоёрыг яаж ялгаж ойлгох хэрэгтэй вэ бид нар? Лицензийг яг ямар газар олгоод байна? Нөгөө урт нэртэй хууль заасанчлаа одоо гол булгийн ихэнд олгоод байна. Эсвэл өөр талбайд гэж зааж байгаа юу? Энэ талаар та ялгааг нь тайлбарлаж өгөх. Үтгийн тэр ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ихтэй урт нэртэй хуулийн хүрээнд бол асуудал бол шийдвэрлэгдэхгүй. Тэр бол тэргүй бүх зүйл заалтаараа хоригдсон асуудал. За энэ дээр бол тэр голын гол тэрл усны их бүрдэх хэсэг дээр бол хизээч ухаж болохгүй. Айн сан болон усны санд бол тодорхой жормууд гарч ирж байгаа. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх жормын тухай хууль. Хэдэн дагуу жормууд гарч ирж байна. За энэ дээр нь бол хил заагийн асуудлыг бол яриад эхэлсэн байж байгаа. Хил заагийг нь гаргаж ирэх. За нөгөө талаас нь төр гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нартай за та нар энэ дээр ажиллаа гэж хэлээд лицензийг олгоцсон. За нөгөөдөл эрхээ авчихсан. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа хийсэн. Нэг өдөр хууль нь гарч ирсэн. Тэд нэр хэрэгжих болцоогүй болж гарч ирсэн. Тэдэнд хохирдыг яаж хүн төлөхгүй гэдэг асуудал энэ дотор гарч байгаа хүнд гарч ирж байгаа. Энэ асуудлыг бол бид тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгөх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Тантай уулзсных асуухгүй өнгөрч болохгүй нэг чухал асуудал бол 5 талгаа асуудал. Тэгэхээр 5 талгаа төслийг хөдөлгөөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсгийг бас таахалж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол бас олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл, хардлага өрнөд байна л да. Гэхдээ Монгол улсын ерхий сайд бол аль хэдийн байр суурь илэрхийлсэн. Монгол улсыг 100 жил тэжээх энэ их үүсвэр дээр бид нар бол нийтийн эрх ашигыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Энд бол Монгол улсын Монголын ард түмний эрх ашигыг нэгдүгээр тавьж ажиллана гэсэн. Ер нь хэлэлцээр ямар шатантай байна вэ? Хэлэлцээрийн цаатал ямар компаниуд байна гэдэг бол бас сонирхолтой байна тийм ээ. Хятадын Шинхуа, Японы компаниудаас бас байгаа юу ер нь? Ямар компани байна? Ерөнхий сайдын байр суурь бол засгийн газрын байр суурь. Тэг бидэнд бол кабинетийн жижигмар асуудлаа ярьж байдаг. Тэг бол буруу зүрх ойлголтууд бол нэлээд олон байна. Тэг жишээлбэл Хятадын Шинхуа компанид 49%-ийг 400 сая доллараар зарнаа л гэж. Хизээч тийм бол байхгүй шүү дээ. Яагаад гэх юм бол энэ ордын лиценз нь 100% Монгол улсын төрийн өмч байж байгаа. Бид нэр ухах компани 22-аас 30 жилийн хугацаанд ухах оператор компанийг л сонгох гэж байгаа юм.
тэр оператор компанийг сонгохын тулд нь тэр компаниуд үйл ажиллагаагаа явуулахын тулд тэрний компаниасаа бас ашигаа хүртэх ёстой да. Хүний өмнөөс үнгүй ажил хийж өгөө явж идэг хүн гэж одоо ер нь юу байх вэ дээ, тийм ээ? Тэгэхээр тэрэн дээр явж байгаа хувьд ойлын асуудлыг л бид нь бол ярьж байна гэсэн үг. Нэг. За нөгөө талаас нь 5 толгойн ордыг 6.4 сая тэрбум тонн сүүлд хийсэн Америкуудын судалгаа буюу York стандарт шилжүүлээд ингээд тооцоод 7 тэрбум тонны нөөцийн асуудал яригдж байгаа. За энэ дээр бол 4 лицензийн асуудал яригдж байгаа. Тэр нь баруун зүүн цанг, ухаан худаг, дээрээс нь ухаан худаг байж болно, оролцоод явбал орон нутгийн 5 толгой. За энэ дээр бол 2.2 тэрбум тонны нөөцийн асуудал. Цааталд нь 4.2 тэрбум тонны нөөцийн асуудал нь төрийн өмч хэвээрээ л байж байгаа. Сайхан мэлгийн засгийн газрын үед инх сайхан сайдар ахлуус сайжтын хэсэг ажиллаад дараад нь бол хэрэглэх газар дээр дутаад авсан нэг энэ гэрээ хилцлүүд байгаа шүү дээ. Тэрийг бол гарч авахгүй сайжруулах хэрэгтэй. Тэрэнд тулгуурлаж тэрний эдийн засгийн загвар моделийг нь улам илүү сайжруулах асуудал дээр бид нар бол анхаарал тавьвал төвлөрүүлж гаргаж ирсэн 60,000 ондоо шийдлүүд бид нар гаргаж ирж байгаа. Энд нь бол Монгол улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх. Энэ нь бол шууд төсөвт нөлөөллийн асуудлаас гадна эдийн засагт үзүүлэх нөлөө буюу өржих нөлөөллийг нь бол нэмэгдүүлэх асуудал дээр бид нар анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэнд байж байгаа нийт мөнгөн эргэлтийн хэдэн хувь нь Монголд үлдэх гээд байна вэ гэдэг асуудал дээр бид нар анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж нэг. Хоёрдугаарт нь хинээс ч нуухгүй нэг асуудлыг бол гарцаа байхгүй бид ярих ёстой. Дэлхийн нийтэд тэргүй анхаарлаа хандуулж байна. Хятад руу бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортлж байна. За тэдний хэрэглээ бол хэдвүлээ Монголын олзуулалтын хэрэглээ хэдвүлээ тэд бол нийт хэрэглээнийхээ нэг 10 орчим хувийг л импортоор авч ийн шүү дээ. Энэ дотор нь энэ Австрали нь бай, тэр Монгол нь бай, тэр Канада нь бай, тэр Малайз нь бай бүгдээрээ дүрсэлж нийлүүлэх гэж оролдож байна. Тийм ээ. Энэ дотроос нь том дүнгийн бид нар өнгөж авах хэрэгтэй. Тэгэхэд бол бид нарт бий болгосон дэд бүтсэн хааваа бид нарын өртөг зардал хэдвэн жишээ хэрэглэгчд очих үнэлгээ нь хэд болох вэ? Өрсөлдөх чадвар хэрэг байгаа юм бэ гэдэг талынхаа энийг нэгдүгээрт нь бодох хэрэгтэй. Цогц байдлаар энэ асуудлыг бол шийдвэрлэх ёстой. Уурхайг нь төмөр замтай шийдвэрлэх ёстой. Тийм учраас Хятадын талын оролцоо тодорхой түвшинд гарцаа байхгүй байна гэж. За энэ бол хэнтэйч марахгүй нэг асуудал. За нөгөө талд нь 51-ээс дээш хувийг нь ховь нь Монголын төрд байна. Энийг бол ерөнхийдөө бол ойлгомжтой хэлсэн шүү дээ. Тийм ээ. Тийм байдлаар асуудлаа бид нар зохицуулаад гэрээ хэлцлээ хийгээд явж байна. Гэрээ хэлцлээ хийгээд явж байна. Бид бол ард түмнийхээ төлийг бол гундаахгүйгээр асуудлыг нь бол шийдэд явчих чаднаа. За биднийг бол засгийн газар авч явах үед бол нүүрсний үн ямар байлаа өөрөө бол мэдж байгаа. Тийм ээ $31 л байсан шүү дээ. Бид нар энийг 11 сарын гэрээний үнийг бол 12 сарынхта $50 болгосон. Одоо $71 болгоод явж байна. Тийм ээ гэх мэтээр ингээд нэг сэтгэл гаргах юм бол ажилт нь бол яваад ирж байна. Ингээд төр засгаас бол тодорхой хэмжээнд асуудлууд дээр эзэн хүн шиг загнах хэрэгтэй. За баярлалаа сая цаг үеийн асуудал биднэрт мэдээлэл өгсөн. За үзэгчдээ манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо та бүхэн засгийн газраас гаргасан зарим томоохон шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Ахмад наснуудад сайр ширний баяраар насны хишиг олгох шийдвэрийг засгийн газар гаргалаа. Энэ хишгийг дараа нь үндэсний их баяр наадмаар мөн олгож, энх үежилд 2 удаа насны хишгийг хүртээх юм а. 65-аас 69 насны ахмад наснд 50,000, 70-аас 79 настай ахмад настан 80,000, 80-аас 99 настай хүн 150,000, 90 ба түүнээс дээш настай ахмад 250,000 төгрөгийн хишиг хүртэх юм а.
насны хишиг авах хүсэлтэд оршин суугаа сум хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. За ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлгаа авч очих шаардлагатай. Арилжааны банк нь ахмад настан бүрт насны хишиг авах нэрийн дансыг үн төлбөргүй нээн эсвэл тухайн банкнд дах өөрийн данстай нь холбож болох юм а. За мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн зээл болон бусад зээлийн хүнд суудахыг хоригложээ. Засгийн газрын өмнөх хуралдаанаар алт хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан бол энэ удаад гацууртай ордыг ашиглах талаар хэлэлцээ хийх ажлын эсхийг байгууллаа. Стратегийн ач холбогдол бүхий гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Centera Gold Mongolia компанитай хөрөнгө оруулалтын гэрээ болон орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх бөгөөд уг ажлын эсхийг уул уурхай хүнд үйлдвэрийн сайд ахлаж байна. За өмнө нь гацууртай ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан бөгөөд энэ ордод засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34%-аар тогтоосон юм а. Эдгээр тогтоол гарсны дагуу Монгол Улсын ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан ажлын хэсэг ордыг эзэмших, орд ашиглах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж байсан ч зогсон байдалд ороод байсан юм а. Хавруулж газар тариалан бүтээн байгуулалтын ажил эхлэх үед шатхууны үн өсдөг жишг тогтоод байсан бол энэ жил буулгах боломжийг засгийн газар бүрдүүлж байна. Засгийн газрын тогтоолоор авто бензин ногдуулах онцгой албан татвар 160 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөгөөр болгож буурууллаа. Мөн дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянган төгрөг болголоо. За ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурагч шатхууны үнийн өсөлтийг сармажуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ бол энэ удаагийн засгийн газрын хувьд 3 дахь удаага онцгой албан татварын хэмжээг буулгаж байгаа хэрэг юм а. Энэ онд уул уурхай дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж эдийн засгийн өсөлтийг хангахад засгийн газар гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэгжүүлэх Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндэсний чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөө хэрэгжснээр эдийн засгийн бодол төсөлд 3%, инфляцийн түвшин 6.5%, төсвийн тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 9.1%, ажил үйлдлийн түвшин 9%-аас ихгүй байна гэж тооцжээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 5.4 их найд төгрөг шаардлагатай. Монгол Улсын ерөнхий сайдын ахалдаг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг анхдугаар хуралдаан боллоо. Энэ хурлаас төрийн бүх яам шаардлагатай зарим агентлагт дэд зөвлөл байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэд таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах юм а. За түүнчлэн энэ онд хийх ажлын төлөвлөгөө баталсан уулзалтын үеэр иргэд өөрсдөө тохиолддог бэрхшээлийг ерөнхий сайдад танилцуулсан юм а. За нийгмийн харилцаанд оролцоос эхлээд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, соёл урлаг, спортын арга хэмжээнд оролцоход хэдэн тохиолддог бүхий л асуудлыг боломжийн хэрээр ханган ажиллахад гол анхаарлаа хандуулна гэдгээ засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Засгийн газрын цаг навтруулаг энэ удаагийн дугаар их өндөрлөж байна. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. Иргэн та Монгол Улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт засаг цэгийн Facebook орчинд Монгол Улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр, Твиттерд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.